Монголын үндэсний телевизээс бэлтгэдэг, цувралаар бэлтгэдэг зүрхэнд мөнгөрсөн аялгау хэмээх нэвтрүүлгийн энэ дугаар эхэлж байна. Дууны яруу найраг бол яруу найргийн одоо бас их том төрөл юм. Тэгээ би өнөөдөр одоо манай нэртэй найрагч Эмүүжинтэйгээ энэ сайхан дуунуудын талаар хоёулаа ярилцаад ингээд хийя гэж бодсон. Зүрхэнд мөнгөрсөн аялгау нэвтрүүлэг бол хуучин одоо зохиогдсон дуунууд одоо одоогийн яриагаар бол хийт болж байсан. Бас одоо их хэрэгтэйж байж болохоор тийм дуунуудыг сэргээгээд манай залуучууд одоо дуулж байгаа. Тэгээд энэ хуучин ингэж дуулж байсан, шинээр ингэж дуулжээ гэдгийг харьцуулж одоо үзэгчд сонсогчдод хүргэж байгаа ийм нэвтрүүлгэлтэй. Ингээд бид хоёулаа анхны дуу сонссон. Анхны дуу бол Аяны шууд гэдэг ийм дуу байгаа. Мөвлийг зөөгн мирсэн алатангана марбалахо омри чиглэн ява айянчин олан шоэ торсын нутгийн миндэго зэлэ татамдан ганахада ийм одоо сайхан дуу шүү дээ. Ингээд энэ эхнийх нь бол найраг баян хууртай Шарав гэж хүн цэргийн ансамблд байсан Шарав гэж хүн дуулж манай радиогийн алтан санд оруулсан байдаг. Хөгжмийн зохиолч нь бол Сумьягийн Чойсрон гэж Өвөрхангай аймгийн соёлын ордон гэж байсан. Тэр соёлын ордны хөгжмийн багш, хөгжмийн зохиолч ийм хүн байгаа. Энэ хүн бол хөгжим зохиохоос гадна эрдэмтэй. Дуулдаг. Маш сайхан дуулна. Уртын дуу их сайхан дуулна. Бадраагай энэ хоёр их үерхэн. Их найз нар. Бадраагайтай би сүүл танилцахад бол танаа нутгийн Чойсрон бол ер нь нэлээд хоосонгүй савшуул гэдэг. Энэ дуу бол вальсын хэмжээтэй дуу. Яг вальсын хэмжээтэй дуу. 1 2 3 1 2 3 гэдэг вальс. Тэгэхээр энэ 60 дон гэдэг бол яг тухайн үед бол нөгөөх л клубүүд баригдаж эхэлсэн. Ашиглалтанд орсон. Тийм соёлын орднууд эхэлж бий болсон аймагуудад, сумдуудад клуб, нийтийн бүжиг гэдэг бол одоо нийгмээрээ дойлгод. Энд хамгийн одоо чухал бүжиг бол вальс. Нөгөө соёлын ордон байгуулахлаар нам засгаас хүний бэлтгэх хэрэгтэй болсон. Хүнээ бэлтгэхийн тулд нэлээд олон улсуудыг энэ улаан үдийн соёлын дээд сургуульд ч юм уу Москвагийн соёлын дээд сургууль явуулсан баг. Энэ төгсчилсэн улсууд бол энэ Монголын 60-аад оны энэ соёлыг авч үзсэн. Энэний нэг нь Чойсрон. Яг энэ 60-аад онд бол Монголын нийгэм нөгөө социализмыг байгуулж байна гэдэгтээ бүрэн итгэлтэй байсан. Урагшаа хаалгаж байсан тэр үед манай яруу найрагчид бас нөгөө социалист коммунизмын захиалах далдарт яруу найргуудыг үлдээж байсан. Яг тэр үе шүү дээ. Тэр үед бол энэ Аяны шууд гэдэг өөрөө нэрнээсээ эхлээд одоо уран бүтээлч хүнд ийм аялгау хөг одоо онгод хэмэр үзгээ шүрх тийм мэдрэмжийг авчирдаг. Яг ийм дуу бол хоёр төрсөн байх нь те. Тэгэхээр Аяны шууд тэгэхээр 60-аад оны гэж дандаа ярьдаг шүү дээ. 60-70-аад оны дуу шүлэг яруу найр гэдэг. Энэ бол олон авиастан байснасаа гадна нийгмийн өөрөө тэр тэмүүлэл их өндөртэй байсан юм байна. Хүлээж авах сэтгүүлтэй байсан. Зорилготой. За коммунизм ч байна уу, капитализм ч байна уу, нэг зорилготой, зүг чигтэй, үнэт зүйлтэй, эрхэмлэх юмтай байсан цагт бол энэ хүний сэтгэлгээ гэдэг юм бол хичнээн амгалан, хичнээн тайван байдгийн байна гэдгийг л 60-аад он 70-аад оноос бид аваад цаашдаа тэр амгалан тайван амьдралын төлөө хүн болгон одоо бодмоор байгаа байхгүй юу ер нь. Тэгэхгүй бол тэгэл одоо тэгэл бонд зээл эдсэн уусан гэсээр байтал ч одоо ерөөсөө ийм би хөгжмийн зохиолч та яруу найрагч одоо ийм шилэг хийх чадахгүй шүү дээ. Хэцүү шүү дээ. Нөхцөл байх. Тэгээ бас энэ дуулж байгаа хоёр дуучны маань одоо ялгаа харагдаж байна л да. Тэндээс би ингээд дуучны чадварын хувьд бол би ярмааргүй байна. Ягаад гэвэл энэ бол миний мэрэгжил биш. Зүгээр уран сайханч Шарвгай цэргийн ансамблын дуучин асан одоо 1960-аад онд анхын дууг дуулсан байна. Тэр хүний дуу хоолойг ингээд сонсож байхад хээр талд морьтой давхиж яваад одоо нөгөө
малгайгаа энэ ар нуруунд дээр хайчаад дарцгалж явахдаа ингээд хинч дуулж болохоор тийм энгийн хоолой, энгийн өгөгдөл, энгийн ийм нөгөө нэг өргөлтөөр их сайхан дуулсан байгаа байхгүй юу. А Болдбаатар болохоор ингээд хүний сэтгэлд хүрэх чимсэн гэсэн тийм хичээл зүтгэл яг энэ тэр дуулж байгаа хэв маягаас нь бас харагдаж байна л да. 50 жилийн наан цаана яригдж байгаа энэ хагас 100 жил шүү дээ тий. Хоёр өөр дуучны тэр энэ дууг дуулж байгаа тэр сэтгэлийн өнгө нь өөрөө бас нийгмээ илэрхийлээд байна л гэж би. Тий, би тантай энэ эхлээд анхны дугаа ингээд ярьж байхад бол би тантай маш их сэтгэл их үеиг байна. Та их сонин санаанууд хэлж байна. Яг зүгээр яг дууны мэрэгжлийн хүн биш ч гэлээ гэсэн агуулгаараа бол их сонин юмнууд хэлж байна. Энэ аяны шууд гэдэг энэ дуу өөрөө бүтээгдэхүүний хувьд бол нэлээд тийм сайн боловсрсон брэнд юм шиг байна. Ягаад гэвэл Тис Омдон хоёр өөр дуучин хоёулангийн яг тэр уран сайхны ижил төвшөнд илэрхийлэх боломжийг олгож байгаа юм аялгау байна. Энэ Очор хоёг гэдэг хүний шүлэг байна л да. Аяны шууд гэдэг дуу. Би бол энэ Очор хоёг гэж хар хорны хүн. За. Энэ та сонссон болоогүй болоо энэ хэлмэгдэж явсан яруу найрагч, том яруу найрагч. Нөгөө Чойномтай найз байсан. Тий. Чойномын шүлгнүүдийг Чойномоор бичүүлээд тэгээд хүмүүс тараадаг. Өөрөө бас нэг Чойноморхуу тийм жоохон адарсан шүлгнүүд бичдэг. Би энэ Очор хоёрын тухай бас яруу найрагчдын дунд нэг юм яриа байдаг л да. Одоо нөгөө Чойномыг хоригдчиад байхад эргэж очихоос ингээ бүхэн айдаг, цухтдаг, зүрхшээдэг тий. Тэгэхэд Очор хоёрыг намайг баривчлан л үз би очно гэж ингэж 3 удаа тэгж зорж өөрөө очсон байдгийн байна лээ. Тэгээд яруу найрагчийн нэг омглон бардан бас нэг цаг үе сөрсөн тийм араншинтай хүн байсан болов уу гэж бодсон. А бас ингээд аяны шууд гэдэг энэ шүлэгний нөгөө нэг хайрцагсан хэлбэрийг би бас яг одоо хараа сууж байна л да. Тэгэхээр өвлийг зөгнөн ирсэн алтан намар болоход гэдэг ингээ зөвхөн үгээр төдийгүй нөгөө үеэр өвлийг зөгнөн ирсэн гэд үеэр ингэж их гоё хайрцаглаж тэнцүүлж оруулж ирсэн байгаа нь анзаарэгдсэн. Тий, энэ бол яг Монголын ардын дууны мөрний дууны нэг дууны үгэнд ордог мөрний тоо бол энэ гурвалсан тоо бол энэ хамгийн сонгодог нь шүү. Тэгэл одоо сүүлд нөгөө ээжийн тухай дуусан Пунцаг болгоон хөөхөн борлог мориороо бас л 3 хүүтэй хөндийг дуулах сайхан. Хөгшин буурал ээжигээ яадаг үлээ хөндлөн асрах сайхан. Ингээ 3 хүн сүүлдээ чи манайхан ч бол ерөөсөө бүр нэг мөрөндөө ерөөсөө 7-8 үг хийгээ шахаад Үргэлжлсэн үгийн зохиол шиг болсон тий. Одоо би Батраагаа нэг шүлгэнд хончны дуу гэдэг нэг шүлгэнд ай хийхч байх уу? Би алдаа болсон юм л да. Нөгөө ноотнууд нь тус нь бичээд тус нь үе тулахчихгүй нөгөө эрдэнтэй хүн чинь. Тэгсэн чинь юу болдог вэ? Хончны дуу гэж банзрагчгаад болсон. Тойрсон уулсын бараа гийсэн өглөө найр хөөртэй. Нэгдүгээр мөрн. 7 хүүтэй болчиход байна. 7 хүүтэй. Тэгээ тий чи дуунд бол энэ сонгодог юм барьж байх нь бол бас одоо дуу хийх залуучууд дуу сонсдог яадаг ус бол сонгодог дүрмээр энэ Очор хоёрыг боогод. Аль болох цөө хүүтэй тий. Өөрөөр хэлбэл агуулгаан сайн бариад үгээр нэг зодоод байх хэрэггүй юм байна гэсэн тийм ойлголт бол энэ сонгодог дуунуудад байгаад байгаа шүү. Mongolik
Дараагийн дуу бол гайхамшигтай дуу. Энэ бол тужтай хамт явах юмсан гэдэг дуу байгаа. Энийг хоёулаа сонсъё. Дандаа явах юмсан. Бас нэг дуучдыг чинь нэг гаргаж ирдэг дуу гэж байна шүү дээ. Тий. Нансалмаг жонохон гарч гаргаад ирдэг. Тий. Гаргаад ирдэг ч юм уу. Хэний чим. Одоо дуунууд байна шүү дээ. Чимэцэг нөгөө магнит түргэн гаргаад ирдэг. Тий. Тэр шиг гэрэл тодыг бол гаргаж ирсэн дуу бол энэ тужтай хамт явах юмсан гэдэг дуу бол гаргаад ирсэн дуу нэг. Энэ тужтай хамт явах юмсан гэдэг дуу бол ер нь 65 юм уу 6 онд л гарсан байх ёстой. Би нэг сайн мэдэж байна. Ягаад гэвэл би анхны дуугаа энээс хулгай хийж зохиосон хүн байгаа. Тий. Хүн чинь анхныхаа мэд. Яг юуг нь хулгайлсан юм. Одоо та сонсолт. Тэхөө. Одоо хулгай хийсэн гэхэд хэцүү бас. Гэхдээ нэг санаа авсан. Тий. Төрсөн нутгийн бараанхоо газраас харагдаад байна хөө. Төрсөн нутгийнхаа. Би таны яг юу хулгайсныг ойлгочлоо. Төрсөн нутгийн бараа гэдэг байхгүй юу? Энэ дуу төрсөн нутгийнхаа гэдээ эхэлж байгаа байхгүй юу? Тэгээд тэгж солилцож хүн уран бүтээл яадаг. Тэгээд яг зөв манай сонсогчдод энэ Жандсан нуруу ер нь хулгай хийгээл юм бичээд байт юм байна гэж араа бодохгүй байна. Би бас уран бүтээлчийн хувьд ингэж бодож байна л да. Зарим нэг юмнаас одоо санаа авах ч юм уу өгөгдөл авах үе байна. Өмнө юм хийгээгүй бол хойно юм хийдэггүй үстэй ер нь. Тэгэхдээ нэг талаараа маш их өөртөө ихтэй бардам хүн тэр өгөгдлийг шүүрч авдаг. Яг тэгвэл би энэс илүү хийж чадна гэдэг утгаар нь. Тэгэхээр би бас энийг бас хулгай гэж бодохгүй байна л да. Тэгээд надад энэ төрсөн нутгийнхаа таа шиг төвшин аавынхаа сэтгэлээгээд энэ Жамин гогийн шүлгнээс бас нэг зүйл анзаарч байна л да. Монгол ухааныг одоо шигтгэж оруулж ирсэн байна. Тэр үед бид чинь нөгөө одоо Монгол ухаан, Монгол тэнийг хайсан л да бид нар хайсан яг бүтээн байгуулах хэрэгтэй байсан байхгүй. Трактор суух тийм ээ. Тулгын 3 чулуугаа ярих, хомиртой залдаг бурхнаа ярих. Эсвэл нөгөө нэг өөртөө энэ гал дээр одоо халуун чулууны завсраа хавчуулаад идчихдгээ ярих нь бол бүдүүлэгт тооцдог байсан. Тэр үед бол энэ Монгол ухааныг их сайхан оруулсан тийм. Нэрээ одоо таны ярих санаж шүү. Яг 60-аад оны донд би чинь тулгыг чинь бүгдийг алга болгох бодлого болж ирсэн. 100 тавиулаад тулгахгүй болсон шүү дээ. Тулгахгүй, домбгүй, бүгд юмгүй л болгосон шүү дээ. Бүрхээргүй. Тэгэхээр нөгөө тэр тулгахгүй болгоно гэдэг чинь нөгөө нийгмийн оюун санаанаас тэр тулг гэдэг ямыг одоо шүтлэг гэдэг ямыг арчижсэн үед яхахгүй нэг бол сөхөж гаргаж зөрөгтэй тавьсан тийм байна. Дагжимын гон сайхан дунд биэлдэ тийм ээ Алтай хангаан уус гээд Дагжимын гон чин дуунууд ер нь бас байдаг юм байна. Манай хуучин сайхан ухаан шигтгэж хашир ёстой хашир том яруу наригчтэй л одоо нэг тий баримжаатай. Тужтай хамт явах юмсныг бол гэрэл тод үнэхээр одоо төмөн төрөлтөл одоо намайг дуу зохиод дуулсан байж тээ гэрэл тод. Батталгын хувьд бол дуурийн мэргэжлийн дуучин сургууль төгссөн. Баттал бол өөрийн яг тогтсон төвшөнтэй, тогтсон аргатай, тогтсон тембертэй. Тэгэд яг тэрүүгээрээ дуулсан би бол хайтайхан дуулчихжээ л гэж би ингэж бодогдож байна шүү дээ. Төрсөн нутгийнхаа тал шиг төвшин аавынхаа сэтгэлийг түнсэн галныхаа дөл шиг тонч дандаа явах юмсан түнсэн галныхаа дөл шиг тонч дандаа явах юмсан урсгал галныхаа ус шиг ойхан ээжихэн сэтгэлийг уртын дууныхаа шиг ойраач дандаа явах юмсан
한가하오듯이 모인 달 허이리가 도시에 토드린 보러가 총로시 도치다간 대야와 허용사 토드린 보러가 총로시 도치다간 대야와 허용사 토드린 고르반 총로시 도치다간 야와 허용사 ардын жишгчин мясрангой хангаан дуу гэж сайхан дуу. Тэрнийг манай одоо энэ нэвтрүүлгийг бэлтгэж байгаа хүмүүс Төмөн Дэмбэрлэгэн дуулснаар мөн нөгөө үндсэндээ дууж Эрдмийн чуулгын эрхтэй Батментийн дуулснаар ингэж хоёр хойлоор. Тийм байна. Тэгээ энд бол нэг сонин санааны өгөхтэй зэрэг бид нарын хуучин нэвтрүүлгэнүүд бол эрхтэй хүн эмэгтэй хүн дуулсан дууг эрхтэй хүн дуулснаар бол энэ тун ховор орсон. Тэгэхээр энэ бол манай үзэгчдэд бас том цартай том одоо нэр хүндтэй гайхамшигтай одоо дуучин дуулсныг эрхтэй хүн дуулсныг яаж дуулсан байна гэдгийг хоёлаа нэг бадаг дуулчаад дараагаар нь үзэгчдэд сонсгоё. За. Төмөн Дэмбэрлэгэн бол энэ дууг дуулахад тэр усны тунгалаг тамирын голч гэдэг юм уу нөгөөх алдарсан дуунуудаа бол дуулаагүй байсан байна гэж ойлгож байна. Туулын урсгал шиндэн сайхан энтрийг бол дуулаагүй байсан байна. Тэрнээс өмнө дуулсан юм байна. Бүр нэр гарахаасаа өмнө дуулсан юм байна гэж ойлгож байна. Яагаад энийг түүхэн талаас нь гэхэлэр Төмөн Дэмбэрлэгэн ардын дуужийн чуулгад ороод Мясрангой ардын дуужийн чуулгад найрал дууны багшаар тэр үеийн холбоосны ил дуу байна. Тэгэхээр Төмөн Дэмбэрлэгэнг бол яг тэр өсөж гарч ирэх үеийн одоо дуулсан дуу байна гэж ингэж ухаарагдж байна л да. Тэгэхээр Сэдэн Дамбайгаа радиод ажиллаж байсан учраас шүлгээ бичээд Мясрангойгаар хийлгээл тэгээд бичүүлэхэд тэд нэр дөхөн байсан байх л да. Бид нар ч одоо анхныхаа дууг радиод бичүүлэх гэж ирсэн. 80 юм болно. Хэцүү. Тэгээ бүх шалгуурыг давсны дараа айгүй бол цаг олдохгүй. Тэгээ цаг олдохгүй тэгээд л бичвэл. Мясрангой нутгаан санагалтсан, аавыгаа санагалтсан одоо Ховд аймгийн хүн шүү дээ тий. Хэн Төмөн Дэмбэрлэгэн бол улс аймаг. Тэгэхээр энэ чиг Алтай нутгийн улсууд тэн дээр нэг санал нийлээл тэгэл Төмөн Дэмбэрлэгнийг нийтэд гаргаж ирэхийн тулд Мясрангой хийсэн нэг юм уран бүтээлийн ажиллагаа байсан болов уу гэж ингэж л хардаад байна. Би зүгээр сая манан татаад нарцсан магнаг хүчийн сайхныг гээд дууныхын шүлэг нь болохоор юм хөдөө нутгийн сайхныг хүний сэтгэлийн уяхныг илэрхийлээд байгаа хэрнээ хотчлтоос үүдэж төрсөн дуу юм байна да гэдэг утгаар нь хүлээж авч байна. Хэрвээ ингээд хотод ирээд уран бүтээл хийгээд ч юм уу радиод базрын Сэдэн Дамбайгаа одоо нөгөө сайхан аргил хоолоогоор ингээд нам суучгаагүй бол тэр сэтгэлээс энэ нутгаа сонсонд бас төрөхгүй шүү дээ тий. Нөгөө талаар нь би бас энэ дууг ингэж харж байна. Дуу нь үнэхээр тийм сайн дуу. Оргил бүтээл болж чадсан гэдгийг юу илэрхийлж байна вэ гэхээр Төмөн Дэмбэрлэгэн дуулахад яг л тэр хүний дуу юм шиг. Батмент дуулахад Батмент л анханасаа дуулсан юм шиг сонсогдож байна. Тэгэхээр энэ одоо дуу гэдэг бол одоо яруу найраг болон хөгжмийн аялгауны нийлбэр энэ сайхан энэ бүтээл гэдэг бол тэр өөрийнхөө тийм агуу бөгөөд хизээч мартагдшгүй, цуцшгүй тэр шин чанарыг ямар ч хүн дуулсан тэр хүний дуу юм шиг одоо сонсогддгоороо бас илэрхийлдэг юм болов уу? Сайн дуувийнхаа нэг чанар нь бол энд бас хөөрхөн дуучдад шинжил хийж өгсөн баг. Шинжил дуулах арга.
Жишээлбэл юун дээр тэр ахилтан дээр ахоо зэхөө мөрөдөл болсон та мөддөн яавида гэдэг ингээд үргэлжлүүлчихэж штэ. Зүгээр нийтийн дуу зохиодог тэгж мэрэгжлийн дээшлүүлээ гэж анхаарал тавиагүйсэн бол мөрөөдөл болсон нутгаан гэд барих хэрэгтэй байхгүй юу? Тийм байна. Тийм. Мөрөөдөл болсон нутгаа гэж барих хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй шууд нөгөө үглэх маягаар дунд нь амсгаахгүйгээр шууд хоёр мөрийг бүтэн дуулах хэрэгтэй болж байгаа байхгүй юу? 60-аад оны үед бол хөгжмийн зохиолчдоос дуучтан тэр мэрэгшүүлэх юм руу бол бас уран бүтээлээр хандж байсан юм байна гэсэн. Зөвхөн өөрөө дуугаа сурталчлах гэдэг юм уу бүтээл төрөй гэхээс илүүтэй бусдыгаан чирэх юм хандлага руу байсан юм байна л гэж ингэж ойлгож байна шүү. Оттон татж дуньяарцан Орлох ханган сайханигэхөө Бүрэнэ хүртдэрдагви Орлави нотгато Эхо зэхөө Цэгин урон сарда Цэгин утгаар уугаараа Манханар дуньяарцан Магныг хүчин сайханигэхөө Маннг дундуур сарвчласан Миний чин утгаато Эхо зэхөө Урмэ чин утгаар Ууж мордоо дирээрээ Эхо зэхөө Урмэ чин утгаар Ууж мордоо дирээрээ Угаас надад заяасан Усан боргол хангаяхоо Уйран санман ивэлсэн Умаган багын нутгаато Эхо зэхөө Мөрөдөл болсон нутгаасаа Өдөө садахгүй явида Эхо зэхөө Мөрөдөл болсон нутгаасаа Өдөө садахгүй явида Мөрөдөл болсон нутгаасаа Өдөө садахгүй явида Ард царамын цэцэг алдартай дуу. Царамын За энэ дуугаа хоёулаа одоо сонсъё. Энийг бол манай нэвтрүүлэг бэлдэж байгаа хүмүүс Баярагийн дуулсан. 70-аад оны. Тэгээ 75 онд дуулсан юм байна. Баярагийн дуулсан. Одоо дуучин мөнгөн цэцгийн дуулсан хоёр юм ихтэй эмхтэй хоёр хүн бас дуулснаар Тийм ээ. манай үзэгчдэд сонсгоё гэж байгаа юм байна. Царамын цэцгүүднэхөө алгалж ганхад байнуудахөө Алласан утгын чамдан би аргагүй насад байна
Гоё доо шүү. Сайхан юм аа. Гоё доо шүү. Энэ бол соёл эрдэнэ яг одоо эд мандаж байсан үеийн дуу. Энэ дууг би одоо зовлонгоос төрсөн жаргалын дуулал гэж би одоо хэлэх гээд байна л да. Яагаад тэр вэ? Эднэр маш их шүүмжлүүлж байсан. Яагаад шүүмжлүүлж байсан бэ гэхтээ зэрэг арга байхгүй нөгөө бөмбөр, гитар, бас гитар одоо ингээ гитарууд ороод ирэхтээ зэрэг барууны хэм маяг Орж ирсэн шүү. орж ирнэ. Тэгэл барууны маягаар одоо дуулдаг. Тэгэхээр нөгөө концерт чинь бүгд хян хүлээж авна. Соёлын яамныхан хүлээж авна. Тэгээд нийт тоглох зөвшөөрлөг. Тэгэхээр ямар шаардлага тавьж байсан гэл та нар барууны юмныг дуурайлаа л гэнэ. Тэгээд та нар одоо үндэснийхэн урлаг дууг одоо орхилоо л гэнэ. Тэгэл эднэр чинь зайлвал ямар ирэлд явсан бэ гэхээр ардын дуунуудыг ирэлд явсан. Тэгэл нөгөө хүүш дамдин мамдин санаж байгаа үстэй. Хүүш дамдин мамдин. Тэгэл одоо нэг ардын дуу шиг одоо нөгөө цаг агарын хөгжим юу гэдэг вүлээ? Цэнхэр залаа малаа ятг матг оруулаад одоо эднэр чинь бүр нөгөө тэр бэрхшээлээс гарахын тулд ч л одоо бүх л байдаг чадлаараа л ардын юмыг яаж оруулж энэ бэрхшээлийг давах уу гэсэн тийм зовлонтой. Шинэ юмаа зохиохтой зэрэг л та нар юу баруунаас хууллаа. Чиний дуу чинь одоо нэг талтгансан юм боллоо. гэж загнаад. Тэгээд энэ бол үнийн чанартаа яг соёл эрдэнэ дуулсан болохоос ардын дуунаа хэлэх байхгүй. Яг ардын дуу шиг. Хөөтэй. Нөгөө хөө. Тэгээд бас нөгөө шүлэг нь өөрөө ардын дуутай их төстэй. Ард сармын цэцгүүд нь аргагүй ганхаад байна уу да гэж юм те. Тухайн үеийн дөнгөж анх байгуулагдчихсан одоо соёл эрдэнэ хөх тэнгэргээд тэр хамтлагуудаас гаралтайгаар одоо тухайн одоо дэлхийн поп урлагийг Монголд авчрахтаа тэр Монгол поп гэдэг ямыг бүтээх гэж оролдож ирсний одоо бүтээсний анхны одоо хамгийн тод дуунуудын ангилалд энэ дуу багтна гэж би бас бодож байна л да. Үүсгсэн ч гэдэг юм уу. Тэгээд ярихтаа зэрэг яг таны хэлээд байгаа 70-аад он руу байна л да. Үнэхээр Монгол поп л доо. Одоо энэ ард сармын цэцэг бол жинхэнэ Монгол попын одоо үлгэр жишээ. Тэгэхээр энэ бас нөгөө тухайн үеийн баярагийн тэр зөрөгтэй дилдэж гарч ирж бөмбөр дилжам шиг гарч ирж дуулж байсан дуу. Өнөөдөр мөнгөн цэцэг маань арай айдуухан болгоод дуулж гин. Аль ч хэлбэрээр ямар ч байдлаар одоо хөгжмийн хариулгыг янз янзаар хийгээд дуулахад хүмүүст хүрэхээр тийм сайхан яруу найргийн өгөгдөл шүлэгтэй сайхан одоо ухааныг шингээсэн тийм дуу юм аа л гэж би одоо хэлэх гээд байна л да. Бас Монгол поп гэж та бүхэн маргаад байгаагийн тэр нөгөө хамаг гол хөрсөн бас энэ дуун дээр харагдчих. Мөнгөн цэцгийн дуулсан болвол өөр болчих тий. Өөр болцсон учраас баяраагаас илүү байна, дор байна гэж хэлэхэд хэцүү болчих чинь тийм ээ. А баяраа бол гарцсай байхгүй хийсэн байна. Тийм ээ. Bye.
байна да За дараа нь Эмүүжэ миний аян зохиосон Дожоогийн сэдвийн шүлгийн зохиосон Сэвтэй нөгөө сэтгэл гэдэг дуу бид нэр бэлдсэн байна. Энийг бол эхэлж Адарсүрэн 75 онд дуулсан. Одоо Батминд гэж дуучин дууснаар ингэж үзүүлж байгаа юм. Энийг сонсъё хоёлаа. За ийм дуу байна. За уучлаарай Жанцсан нуруугаа. Таны өөрөө дуулж байгаагаар нэг яг залгуулаа сонсвол яасан. Гэхдээ одоо би аялж болно л доо дуулах биш тий. Аялж болно. Аялж болно шүү дээ. За. Цэнгийн зэллээ шигонгороо цагийн урсгалдан олволдохоо сэрэглэн цоо чаммаагагэсэ сэтгэлийн тоолон сэтгэлөөрөө сэрэ дуулахгүй болгаач. Болчихоо. Болчих тий. 74 онд би энэ Дожоогийн сэдвтэй нэлээд танилцсан. Дожоогийн сэдв соёлын яамд байсан. Тэгээд нэг дууны шүлэг өгөөч гэж гуйгаад. Тэгээд энэ Сэвтэй нөгөө сэтгэл гэдэг дууны шүлгийг 100 өгсөн. Тэгээ би Киевт сургуульд очиод тэр шүлгийг авч явсан. Сургуульд очиод тэгээ нэг 8 сарын 27-нд очлоо. Тэгээ 9 сарын 1-нд хичээл эхлэх байсан. Тэгээ 3-4 хоног гадаад оюутны байранд өрөөндөө төгөлдөр хууртай хийх юм болтохгүй. Тэгээд очиж суугаад нэг 2-3 өдөр. Тэгээд сэдвийн шүлгийг гаргаж ирээд энэ дууг хийсэн. Тэгээд сэдвт би захаа бичсэн. Тэгээд тэр дууг хийчлээ гэж захаа бичээд би өвөл очоод Оросоогоор дуулуулах юм бодолтой байна. Ийм дуу хийсэ гэдэг. Тэгээд өвөл ирсэн чинь Адарсүрэн чинь мандч. Бурханы аврал. Тэгээд би Адарсүрэн дээр явж чадсан да. Дууга бариад. Яаж хүлээж авсан? Тэгээд таньдаг болохоор тэгээд надад нэг саргалаагүй л дээ. Тэгээд дуулж өгьгээд. Тэгээ нэг оюутан хүнд чинь хөгжимч алддаггүй. Тэгэхээр нэг филармон дээр очиж нэг 4 хийлж алаад. Тэгээд өөрөө тоглочихсон. Одоо энэ Адарсүрэн гэдэг дуулж байгаа чинь би төгөлдөр хуурын тоглоод филармоны 4 хийл тоглож байгаа байхгүй. Өөр ямар ч хөгжим байхгүй. Ингэж дуулсан. Тэгэл Адарсүрэн дуулаад хүмүүс маш их дуулдаг болсон. Адарсүрэнгой бол
яа харахгүй дууг бол үнэхээр сайхан аргадаж дуулдаг. Тэгэд бүр ингээд аргадахын дээр энэ одоо энэ орчлон аргадаад байвал ингэж зөөлрдөг юм уу гэмээр тэгээд тийм баригл хоолгоор яаж ингэж аргаддаг байна гэмээр тэгэж аргадаж дуулдаг. Та одоо ингээд 40 жилийн өмнөх энэ тухайн үед зохиожсон аялгаугаа хөгжмийн зохиолын бүтээлийн те ингээд төгөлдөр хуурдлаас нь хийл талаас нь хөгжмийн талаас нь ингээд сонсохоор танд голох эсвэл өөрөөрөө омгших эсвэл өөр юмсэх эсвэл нэг хүн нэг өөрийнхөө нэг хүүхдийн нэг толгойг илдэх шиг илэх аль мэдрэмжийн төрүүлж төрдөг вэ? Одоо бол юу гэж бодож байна вэ гэхлээр ямар азар тэр үед надад өөр хөгжимчин олдоогүй юм бэ л гэж бодож байна. Яг бид нарын ингээд өөрсдөө хөгжмөдөөд юм уу ингээд хийлчихэд ч юм уу ингээд тоглоод хөгжмөдөөд ингээд яадсан бичлэг бол зөв хамгийн товчхоноор хэлэхэд бол тийм амьтай сүнстэй байдаг байхгүй. Яг тэр гар яг тэр дуургаж байгаа одоо энэ эднэр яг мэдрэгдэн. Яг тэр мэдрэгдэн. Бүр амьтай. Тэгэхээр тэр одоо технологиос болгоомжлох юм бол тэр уран бүтээлд бол ам алддаг. Амьгүй болдог. Сайн болоод байдаг. Тэр сайхны юм байдгүй. Батминдих бол бас тэр яг миний тоглосон нотнуудыг бол ерөнхийдөө барьсан байна шүү дээ. Ерөнхийдөө барьсан байна. Тэгсэн мөртлөө сайн дуграад байдаг. Ам одоо би зохиогчийн хувьд хэлээд шүү дээ. Ам болвол Адарсангийн дуулсан хөгжмнөөс ам дутуу байхад байгаа байхгүй юу. Дуулахын хувьд бол Батминд их айтайхан дуулсан байна шүү дээ. Тэгээд Цэдугай энэ дээр тэр цэнгийн зиллээ шиг өнгөрөх гэдэг ихний мөр байна л да. Одооны залуучууд бол нэх ойлгохгүй байх. Гэхдээ энэ өөрөө ингээд үг мэдэрдэг ойлгодог хүнд бол монголчууд нөгөө ботхоо эсвэл унгаа ингээд зилдэг шүү дээ. Зил татаа тий. Тэгтээ ингээд яг тодорхой зайд хоёр унгыг хооронд нийлүүлээ уйчдгүү. Тодорхой яг юм нэг хэмтэй зайд ингэж уйдаг. Тэр нь өөрөө ингээд цагийн урсгал шиг ингэж хэмнэл. Тэгэхээр яг тэрийг ингээд цэнгийн зиллээ шиг өнгөрөх цагийн урсгалд нь болвол тэгээд энэ сайхан уйж өгсөн байна. Дөрвөн бадагтай. Тэгээ яг нөгөө хугацаагаар хийсэн. Цэнгийн зиллээ шиг өнгөрөх цагийн урсгал. Дараагийнх нь хоног ингэж явна. Тэгээд 3 дугаараад сарын тэгээд жингийн жигдрээ шиг өнгөрөх жилийн урсгал гэж явна. Тэгэхээр энэ тэр нөгөө судалгааны хүн чинь тэр логик энтрийн бол ерөөс алд зөв хийдэг. Тийм ээ. Дуу хийхэд амар. Одоо манайхан нөгөө нэг болохгүй одоо жишээ их ашигладаг болсон. Одоо усыг гэхэд юутай чимжишдэг те, үүлийг гэхэд бас нэг юмтай жишдэг. Ингээд тийм юм шиг мэт гэдэг үгийг маш их ашигладаг болсон. Тэгээд тэр нь онохгүй, учир нь гарахгүй, утга нь илэрхийлэгдэхгүй гэдэг олон алдаар аваачдаг. Тэгэхээр энэ бол жүжигийн зохиол биш. Кино зохиол биш. Кинон зориулж бичсэн бас юу биш те. Яруу найраг биш. Одоо Данзаар Вжаагийнх шиг тийм ертөнцийн ороо бусгайг ухаарсан тийм одоо гүн ухааны шүлэг биш. Тэгэхээр дууны шүлэг бол аргагүй өөр ингэсэн онцлогтой л доо. Цэнгийн зэлэлээ шиг өнгөрөх цагийн урсгалдан болволдохоо сэрэглийн цоо чамайган гэсэн сэтгэлийн тойлон сэвтэн үгүй хөсгийн хөөрошиг өнгөрөх хоногийн урсгалдан болволдохоо ээлдэг даруу чамайган гэсэн итгэлийн сүлдэн элэн үгүй
홍홍긴 소화식은 그럭 sarı ursaldım oldu yaldım tuldum çamağın gelsin yalgın ağarım hirten çamağın gelsin halım cilcim harem halım taylığın çamağın gelsin halım cilcim harem За дараагийн дуугаа явах хоёлаа. За дараагийн дуу бол гайхамшигтай дуу да гайхамараа гэдэг. За Ингэж бэлдсэн байна. Гайхамараагаа сонсноо. Баттамолонхой уссан мандалтаганда шивияхо бахте чимэн ухан ботлос гар шивияхо батарах гэрдэр волг чимэн адада баяр цэнгэл бүдэг шавна гайхамараако Эрдэнэттэн аранга арамандал индишигүйэхо Инхэри чимэнэлэг зүрхэнэс салшигүйэхо Би бол гайхамарааг бол юу гэж ойлгож байна гэхтээ зэрэг ерөөсөн дууны урсгал Европ зүгийн юмыг хүчтэй аваад ирсэн үед тэр ололтон дээр нь тулгуурлаад цулбурыг эргүүлж татаад тэгээд тэр ололтон дээр нь шин ардын дуу зохиосон гэж үзэж байна. Тийм учраас би гайхамарааг бол бат сүхэл зохиосон болохоос биш шин ардын дууны хэлбэр бий болсон гэх гэдэг шүү дээ. Гайхамараа, хөдөө нутаг сайхан, найрсаг байгаасай эднэргээд одоо санаж байгаа үед тэр дуунуудыг тэгээд яг энэ дуутай зэрэгцээд нөгөөх банзрагчдыг аврах дуучин гараад ирчих байгаа байхгүй юу? Тийм ээ? энэ таны бодлоор одоо ингээд үе үед Түмэн Дэмбэрэл, Ладар Сүрэн, Банзрагч гэдэг энэ сайхан дуучид төрж гин, сайхан хөгжмийн зохиолчид төрж гин, яруу найрагч төрж гин. Ингээд эдгээр бие биенээ олоод төрөөд байдаг нь аз юм уу? Эсвэл таталцах хүч юм уу? Хувь тавил юм уу? Эсвэл зүгээр л одоо зориуд юм уу? Та юу ч бодож Хүч юм аа. Хүч байна. Яагаад гэвэл банзрагч гарч ирнэ. Зангад гарч ирнэ. Түмэн Дэмбэрэл гарч ирнэ гэдэг чинь бол нэг бодоход ингээд аз юм шиг заяагдаж байгаа боловч нөгөө талаар бол хүсэмжлэл байхгүй юу? Өөрөөр хэлбэл ингээд дуу хөгжим ингээд явж байхад яг тэр зай онгоогоод байгаа байхгүй юу? Нэг захтансан газар мааж нэг ярьдаг шүү дээ. Нэг тим юм дээр нь яг маажгаар орж ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр тим дуу зохиосон чинь бас л тэр онгохогийн зайг нь олчиж байна. Тэр зайн дээр нь тэр дуучин орж ирээд гараад ирэхтэй зэрэг тийм бие нэгэ татсан хүч болж ирж байгаа. Энэ уран бүтээлчид нэг цаг үед төрсэн хамтдаа уран бүтээл хийж байгаа энэ уран бүтээлчид одоо бие биенийхээ дэмээр төрдгийм болов уу? Нэг уран бүтээлчийн сайн бүтээл дээр дуучнч төрж яадаг, хөгжмийн зохиолч төрж яадаг юм болов уу да гэсэн байна. Яг таны энэ яриад байгаа талаас нь авч үзэх юм бол хүч ихээс илүүтэй хувь зохиол. Хөгжмийн зохиолч хүн чинь бол тийм дуучин байгаа юм байна гэд мэдрэхлээрээ яг тэрний дуулдаг аргаар нь дуулуулахын дуулдаг дуу хийх гэж бодож байгаа байхгүй юу? Би өөрийнхөө жишээн дээр хэлэхэд инг тайван
гэдэг ард хэмжигч биш дуулж. Дөнгө төгсчрэгт бол гайхамшигтай дуулж ирсэн. Ийм гайхамшигтай дуучинтай болчлоо шүү дээ гэл. Инг тайвнаар дуулуулъя гэл би нөгөө хүний заяа гэдэг дуу гэжсэн. Хэрвээ инг тайван төгсч ирээд гарч ирээд тэгж дуулаагүй бол би хүний заяа төрөхгүй юм шүү. Яг л инг тайван тэр хүний заяа очиж дуулагдчих байгаа байхгүй. Инг тайванд би зориулж чиж. Одоо тэгэл бүгдээрээ л дуулж байгаа сайхан л байна. Бүрний баяр гэдэг одоо хөлийн зэрэгт нэг юм уу жоохон бүсгүй. Тэгээд чи нэг дуу хийж өгөөд нөгөө дэндвийн бадарч байгаа. Тэгээд нөгөө нэг юм дуу хийсэн шүү дээ би. Аллагхан хорвоод хүн дахин төрдөөсөн боо. Энийг эхэлж дуулаад. Тэгэл яхахгүй бүрний баярын дууг төрүүлж. Юу дуучныг төрүүлж байгаа байхгүй юу? Тийм байна. Инг тайван дээр бол дуучин дууг төрүүлж байгаа. Тийм байна. Бүрний баярын тохиолдолд бол дуун дуучныг төрүүлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол харилцсан имиж хөдөлсөн дээр л явчих шиг байна. Тэгэхээр одоо тавтер ярилцж байгаа энэ гайхмараа гэдэг дуу маань бас яг энэ уран бүтээлчдийн хоорондын шүтэлцээнээс үүссэн, төрсөн тий. Тэгээд уламжлал болоо шинчлэг, ардын дууны тэр гүн ухаан, хиллэг, хэв маягийг орчин үетэй хослуулж гаргаж ирсэн. Тийм сайхан тод жишээг та түрүүн хэлсэн шүү дээ. Тийм. Энэ бол одоо шинэ урсгал байсан. Тэгэл энэ урсгал бол яваад одоо тэгээд 70-аад оны одоо дууны сонгодог урсгал болол ингээд үргэлжилж байна. Ган зориг бол сайхан дуулж байгаа биз? Тэгээд ган зориг үнэхээр сайхан дуулж байна. Ган зориг бол ер нь хэрвээ дуучин цөөхөн байсан бол зүгээр магтсан болох байх та. Магтал та. Үнэхээр сайхан дуулсан шүү дээ. Хэрвээ дуучин их цөөхөн байсан бол 2000 одоо 10-аад оны л банзарч юм байх юм шүү дээ. Ер нь бол өөрөөр хэлбэл ер нь яг тэр ардын маягийн орчин цагийн нийтийн дууныхаа хувьд бол 70-аад онд банзарч ямар орон зай эзэлж байсан тийм орон зайны маягийн дуучин шүү.
Көмөхнийг авчрах гайхамаараа Тэгэхээр өнөөдөр одоо ингээд жанцсан норуу гэж одоо бас юугийн нухуу одоо 100-д 1-2 л төрдөг байх. Одоо ийм сайн хөгжмийн зохиолтой сууж байгааг би одоо сэтгүүлчний хувьд асуумаар байна. Та бол яг энэ гончигсамлаг бай, мөрдорж бай, одоо мян сүрэнгаа байна тий, алвсан шаруугаа байна. Яг өөрийгөө одоо ингээд бодоход алхин талд нь хинтээ нойролцоо яваа юм бэ? Эсвэл жанцсан норуу гэдэг шал өөр аялгау, шал өөр одоо ертөнц өөр цуурайтаж гарч ирсэн үү? Би таныг яг үнэ хэлээсэй л гэж бодож шүү. Энэ их амархан. Их амархан. Гончиг сумлаа гэдэг уулыг бараадсан нэг л толгодтоо гэж. Яг мэрэгжлийн хөгжмийнхэн 100 доторх зайгаар нь авч үзвэл гончиг сумлаа бол бид нарын одоо дээшээ өндийч гарах хориглол тэр ухаан араач тэр бүтээс нэрэж тэр. Би бол аваа босхыг хичээсэн. Та дараахан байна. Тэг хичээсэн гончиг сумлуугаан овоонд наалттай байжгаад тэгээд тусдаа өрх тус гарч гарсан. Тэгэхээр өөрийн гэсэн нэг овоо хатай би. Тэрний метрийн хэмжээ тэдий эдий гэдгийг бол би хэлж чадахгүй. Энийг бол дараачийн үе хэлнэ тий цаагц. Хоёлаа одоо энэ үзэгчтэй дууны талаар дуунасаа жоохон халиад биенээ магтах маягтай болоод ингээд энэ юу бол ингээд одоо цаг нэвтрүүлгийн цаг бол өндөрлж явах шиг байна. Би тантай одоо ингэж хамт энэ хамт ингэж суусандаа бол маш их сэтгэл их үеиг байна. Танаас маш их юм яруу найрагчдаас сонин юм дууны талаар мэдэрдэг юм байна. Сургамж ахмаар юм байна. Тэгээ ер нь нэг хүнтэй шинээр уулзаад ингээд сэтгэлээ нэгээд ингээд ярих бол дахиад нэг шинэ ертөнцтэй л таарч байгаа шүү дээ. Бүхэл бүтэн ертөнцтэй л таарч байгаа. Дахиж би одоо эмүүжинтэй нэвтрүүлэг хийн шүү гэж хэлнэ л гэж бодож байна. Тэгээ танд маш их баярлалаа. За баярлалаа танд ч бас. Ингээд манай энэ удаагийн зүрхэнд өнгөрсөн аялал гэдэг энэ удаагийн нэвтрүүлэг өндөрлөж байна. Та бүхэн сайн сайхан бүхнийг хүсэн ёрооё. Уян дээрээс мордуутай улаан тоос хаттаад вэ. Бэлмэн жороо унлаачиг тэлгүүлж хайлгуулж гайхуулдвэ. Үсхийн ихийг үтсэн үйсийн урт